За энэ удаа алхадыгийн хар үрийн тос бол юу юм бэ гэхээр ийм капсул хэлбэртэй болоод ирж байгаа. За ингээ нөгөө шингэн биш учраас хэрэглэхэд маш амар болж байгаа. Нэгт нь ийм. За ингээд энэ дотроо нөгөө шидэт хар үрийн тосыг чинь өндөр тунгаар агуулчих чинь. За хоёрдугаарт нь алхадыгийн хар үрийн тос ямар онцлогтой байгаа юм бэ гэхээр зэрэг энэ гадна талын капсул нөрөө омега 3-т суурилж байгаа. За омега 3 гэдэг маань юу юм гэхээр зэрэг одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө хүний биед нэвчил буюу шингээх чадвар тухайн агуулж явж байгаа дагуул бүтээгдэхүүнээ хүний биед хүргэх энэ чадвар хамгийн өндөр байждаг. За бид бол нөгөө мэрэгжлийн эрүүл мэндийн байгууллагынхны эмч мэрэгчлэтнүүдийн зөвлөгөөгөөр маш сайн мэддэг болсон. За хүний биед үүсдэггүй цөөн хідэн эрдэс минерал амин дэмүүдийн нэг нь бол омега төрлийн бодис байж идэв. Энэ хүнд бол угаасаа байдаггүй заавал нэмэлтээр авдаг. Одоо далайн гаралтай амтнд загсанд одоо өндөр тунгаар агуулгаддаг. За энэ дээр бол алхаад яг хөгжүүлэлт хийгээд за хар үрийн тосоо омега 3-ын капсулаар бүрхэж өгсөн байна. Тэгэхээр хэрэглэх ач холбогдол өр нөлөөллийн хувьд нэгдүгээрт нь өндөр болж байна. За хоёрдугаарт нь бүх насны аль ч хэлбэрийн ямар ч үед одоо өвчний хүндрлийн үед хинч байсан хэрэглэх боломжтой болж байна. Энэ хүүхэд, хөхүүл эмэгтэйчүүд, өндөр настан гэд ерөөсөө хинч хэрэглэхэд хялбар болгоод өгсөн. Гарах гач нөлөө сөрөг одоо хүний биед мэдрэгдэх энэ асуудлыг нь үндсэндээ шийдээд өгсөн гэдэг энэ зүйлийг би энэ тэргүүнд нь тодтохмор байна. За шидэт гэж тодтоход байгаа энэ хар үрийн тос чи юу юм бэ гэж. Энэ бол үндсэндээ хүний эсийн түвшинд очиж үйлчлээд байгаа юм л та. Тэгээ нөгөө технологи ингээ өндөр хөгжсөн болохоор за хар үрийн тосыг бол бид нар янз янзын байдлаар хэрэгжилж байна. Тэгээ нөгөө тосонд мэдрэг энтер гэдэг ингээд одоо хэрэглээний явцад янз янзын нөхцөл байдлууд гарч байгаа. За алхадыгийн хар үрийн тосыг бага насны хүүхэд тэр үтгийг хөхүүл жирэмсэн эхчүүд хүртэл хэрэглэж болно гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын патент нь өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр гаж сөрөг нөлөөг үндсэндээ 100% шийдсэн байна гэдэг л агуул харагдаж байна. За алхадыгийн хар үрийн тос омега 3-т суурилчаараа ямар ач холбогдолтой болж байгаа хэрэг зэрэг үндсэн шидэт хар үрийн тосынхоо одоо идэвхжүүлэх буюу хүний биед нэвчих чадварыг нь хэд дахин нэмэгдүүлэх гэж байна. За мөн дээрэс нь үндсэн үйлчлэл гэдгийг нь одоо та бүхэн маш сайн мэдж байна. Ходоод гидс. За ходоодны улаалт гэдэг юм уу? Эсвэл одоо сөөргөө гэж яриад байдаг. Нөгөө бидний нөгөө чээж гашуу оргил 12 нуглаа гидс. За нарийн бүдүүн гидсэнд үүсэж байгаа бүх асуудлыг хар үрийн энэ тос бол цэвэрлээд гаргацдаг. Ийм л одоо өөрөөр хэлэх юм бол хүний биед хуримтлагдж байгаа илүүдэл пирамидуудыг задлж биеэс гадагшлуулж байгаа. Хоруу чанарыг одоо өөрөөр хэлэх юм бол биеэс задлж гадагшлуулдаг. За омега 3-т суйрлаад ирэхээр яадаг гэхээр зэрэг холестерины хэмжээг тогтворжуулаад гэж байгаа. Цусны эргэлтийг дэмжих гэж байгаа. За цусны эргэлт дэмжигдээд ирэхээр за холестерины хэмжээ хэвийн зохистой түвшиндээ хүрээд ирэхээр яадаг гэхээр зэрэг хүнд одоо нөгөө нэг байгалийн хувьд нөгөө ялгарч одоо хүний бусад одоо хоол боловсруулах эргэтэн системийг дэмжиж идэг инсулин гэдэг зүйл чинь тогтворч эхэлж байгаа. За энэ алхадыгийн хар үрийн тос бол үндсэндээ одоо хосолмол 2-3 төрлийн үйлчлэлийг маш өндөр өр нөлөөтэйгээр үзүүлж байгаа. Энэ тэргүүнийх нь бол нөгөө сахарын гэж яриад байдаг. Бидний нөгөө чихрийн шижин гэдэг ийм өвчний эмгэг за тэнд хэрэгжилж байгаа эмийн одоо болон эмчилгээний бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэхэд бол онцгой үр дүн гаргаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сахартай хүмүүс хэрэглэвэл өөрөөр хэлэх юм инсулины чих хэмжээ тогтворч нь за ингээд ирэхээр бол нөгөө сахарын чинь хэмжээ хэвийн түвшиндөө байгаад эхэлж байгаа. За хоёр дахь нь бол цусны эргэлтийг дэмжиж эхлэхээр хүний биед угаасаа одоо нөгөө цус шингэрээд эргэлт сайжраад эхлэхээр нөгөө дархлааны элементүүд чинь өөрөө дотоодоос бас нөхөгдөж дэмжигдэж эхэлж байгаа юм. Дархлаа сайтай хүн гэдэг бол тэгэл ерөөсөө цус ирүүл бол бие ирүүл гэдэг л энэ агуулга чинь явж байгаа юм. За ингээд тодорхой зүйлсүүдийг та бүхэн бас мэдээд аваасаа гэж одоо товчлоод асуудлаа ярив. За үнэхээр алхадыгийн энэ хар үрийн тос бол нэгдүгээрт нь сахарын өвчлөлд маш өндөр үр нөлөөтэй байх нэ. Хоёрдугаарт нь хоол боловсруулах эргэтэн системд учирж байгаа эмгэгийг одоо илааршуулахад маш өндөр үйлчлэлтэй байх нэ. За гуравдугаарт нь биеийн суур дархлааг дэмжихэд буюу цусны эргэлтийг дэмжиж өгөхөд бол маш онцгой идэвхтэй үйлчлэгээ үзүүлдэг байх нэ. За ингээд энэ одоо алхадыгийн бүтээгдэхүүнүүд гэхэд л одоо олон улсын чанарын ISO-гоос ахгуулаад за 100% нөгөө натурал гэдэг тэр патентийг за тэгээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа нөгөө халаал сертификат гэдэг юм уу бүх одоо нөгөө эрүүл мэндийн байгууллагынхаа одоо тэр нөгөө итгэмжилдэг магадлалуудыг нь бүгдийг авсан байж байгаа.